Булган аймгийн сайхан суманд тэнүүл цас их орсноос үүдэн цагаан зууд нүүрлээд байна. За цасны зузаан зарим газараа 40 см хүрсэн учраас хамар хатах өвсгүүн дээр зам даваа хаагдаж малчид өвс тэжээлээ татах боломжгүй байдалд хүрсэн байна. За тэгвэл энэ хүнд цаг үед хувийн хвшлийнхний зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд малд шаардлагатай өвсийг малчны хотод нь хүргэж өгч өвлийг үнэтэд авахт нь бодит тусламж дэмжлэг үзүүллээ. За Булган аймгийн сайхан сумын 6 дугаар багийн нутаг Гизэг улаан үзүүрт энэ өвөл цас их орсны улмаас үйлчлэл нөхцөл байдал хүндэрч цагаан зууд болоод байна. Цас давхарлан орж хатуурсаар хамгийн багадаа 20 см, дунджаар 40 см хүртэл цасан бүрхүүл тогтжээ. Бэлчээр дээр малын хамар хатах өвсгөө болсноор олон хайл өрхүүд багадаа 40 км-ийн алсад отор нүүдэлд явж байгаа юм а. За цас ихээр хунгарлснаас болж зам баалартаж зорчих аргагүй болсноор малчин өрхүүд төв суурин явах боломжгүй мөн өвс тэжээлээ татж чадахгүй нөхцөлд хүрээд байгаа юм а. Энэ жил манай суманд маань цас нэлээд орж ялангуяа манай баг ер нь хойдлын хэсгээр нэлээд цас ихтэй ер нь хүндхэн болж байна. Одоо ойрын хэд хоног бол нэлээд хүүтэрж байна. Хүүртний ич чангарж байна. Малчтын манаас нэлээд энэ цасанд бас мал нэлээд ах уу нэлээд ядарч байна мал. Тэгээд одоо эрвэхээрээ бүгд л одоо ингээл өвс тоосоо татаал зам харгуй нэлээд бас боогдмол ийм болсон байна. Тэгээд одоо өвс тоосоо татаад малчтын одоо аль болох нэг хэд малаа онд оруулахын төлөө одоо ажиллаж байна да. Энэ жилийн үйлчлэл дээр манай энд бол тун хүнд байна. Цас ихтэй өвсөх тааруу гарцрын гарц тааруу байсан. Цас нь зузаан нэр нь зарим газараа 40 см, доотлол нэг 30 см, хар газараа нэг 50 см тайлаа. Хатуурчсан юм. Мал бол ер нь бэлчээрээс өвсөөл олж иднээс ойлгох юм том муу байна. Тэгвэл энэхүү хүнд үед World Copper Mining компани нийгмийн хариуцлагын хүрээнд 6 дугаар багийн 10 орчим малчин өрхөд нэн шаардлагатай байгаа өвсийг хүргэж өгөх ажлыг зохион байгууллаа. За өвс тэжээлийг хүргэж өгөх ажлын хамгийн том бэрхшээл нь замын нөхцөл байдал байсан бол тус компани хамт олон Булган аймгийн онцгой байдлын албан хаагчдын тусламжтайгаар цасанд боогдсон малчин өрхүүдийн хотонд нь хүрч өвлийг хүндрэл багтаа даван гарахт нь тусламж дэмжлэг үзүүлсэн юм а. Өвлжтийн байдал маш хүнд байна. Тэгээд манай World Copper Mining компани зүгээс Булган аймгийн сайхан сумын сумд ажиллаж байна. За энд ажиллахад бол малчтын гэрт ирж малчтын хотонд ирэхэд бол маш хүндрэлтэй байна. Цас маш их унсан байна. Тэгээд малчтайгаа уулзаад өвс тэжээлээр туслах ажлаа бид нар эхлүүлээд ингээд айлуудтай яг айлд нь бид нар өвс тэжээлээ бас төхүүлж өгж байна. Тэгэхгүй бол хүмүүс нааш цаашаа явхад бол бас цас зууд бол маш их байна. Тэгээд бид нар энд ирэхэд хүртэл маш хүндрэлтэй байлаа. Булган аймгийн онцгой байдлын газартай хамтарч ажиллаад онцгой байдлын газар маань бас унаагаар туслаад 131 гэдэг машинаар туслаад бид нар зам гаргаа дээрээс нь өвс атсан машинаа чирээд ингэж явахгүй л болвол малчтын хотод бас ирж чадахгүй байна. Тэгэхээр онцгой байдлаар бас баярлалаа гэж хэлээд байгаа. Хоёрдугаар манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд бас нэлээд ажлуудыг хийж ирсэн. Үүний нэг нь бол бас энэ жил өвлжөт хүнд байгаа айлуудаа бас өвс тэжээлийн тусламж үзүүлэлт явьж байна. Манай энэ компани энэ юунд чинь маш их баярлжээ. Ийм сайхан сэтгэл гаргаж ингэж одоо өөрсдийн унаас хэр ингэж өөрсдөө хүчиж гаргаж энэ зодон донд ингэж зүтгэн барай ингэж өвс асиж өгсөн. Туйлын их баяртай арайхан. За байгаль цагуурийн хүндрэлийг өөрчлөлт таамаглах аргагүй. Иймээс ч зуудын эрсдэлд ороод байгаа малчидаа тусламж дэмжлэг үзүүлэх санаачлагыг хувийн хвшлийнхнээс World Copper Mining компани түүчээлэн эхлүүлээд байна.